Hi Cherries. За өнөөдөр бүгдээрээ Odds-ийн News 5 дахь дугаараараа уулзаж байгаад маш их баяртай байна. 2 хоногийн өмнө Odds-ийн News 4 дахь дугаарыг оруулсан. Тэгээд тэр бичлэгийг маш олон хүмүүс үзэж гой комментод үлдээсэн байсан учраас мөн тэндээс урам зориг аваад өнөөдрийнхөө бичлэгийг ийм ойрхон оруулж байна. За тийм болохоор та нар маань миний бичлэгийг ойр ойрхон үнэхээр үзхийг хүсэх юм бол коммент сайн үлдээж байгаарай. Бичлэгүүдийг маань сайн үзэж байгаарай гэж хэлмээр байна. За эхний мэдээлэл болохоор Minasugын талаар байгаа. За Minasu болохоор сая Singles Inferno season 5 дээр ороод жинхэнэ бужигнууллаа шүү дээ. Тэгээд яг яг энэ Singles Inferno-ыг бүтэн үзэж дуусгаагүй байгаа. Яг дунд нь л яваад байгаа. Тэгээд тэр хүртэл болохоор надад ямар мэдрэмж төрсөн бэхээр Minasu үнэхээр үзэсгэлэнтэй байхгүй. Ихэнх ерөн солонгос охид бүсгүүчүүд болохоор мис засалд орцсон. Ямарваа нэгэн юм засарт орцсон байдаг те. Жохон хиймэлдүү. Зөвл нүрэ хит ингээд тод боддог ч гэдэг юм уу. Гэтэл Minasug харангууд надад natural beauty санагдсан байхгүй. Ийм үзэсгэлэнтэй тэгээд эцэгхээс заяасан ямар ч гоё бие хаатай шар даашинцтай силкэн даашинцтай эндээс одоо ингээд уулнаас доош ингээд уруудаа бууж байгааг харахад эрэгтэй ч эмэгтэй ч те үзэж байгаа үзэгчд хүртэл ингээд уулга алдмаар те вау ямар гоё эмэгтэй гэж бодсон. Minasuг та нар Instagram хаяг дээр харах юм бол багаар ингээд одоо брэндүүдийн реклам тоглодог болсон байна лээ. Instagram хаяг нь одоо 535 мянган дагчтай байгаа байхгүй. Тэгээ яг энэ Singles Inferno орохоос өмнө 100 мянга ч хүрээгүй дагчтай байж байгаад одоо 535 мянган. Энэ топ бүр цаашдаа улам өснө. Яг тэгвэл яг энэ шоуыг бүтэн үзэж дуусгаагүй хүмүүс бас зөндөө байгаа. Тэгээд метр 179 см юм шүү дээ. Гэхдээ бүр тийм амар өндөр биш. Яг юм дундаж нүр бодлыг харсан ч гэсэн бараг будаагүй. Minasug харахаар ваа бараг те би хаана гоё болохоор баг шуудаа нөмөрсөн ч гоё харагдана. Үнэхээр нэг ер нь атаархал төрмөр надад бол санагцсан. За тэгээ Minasug сая сүүлд 2 сарын дундуур лайв хийсэн байсан. Тэгээ лайв дээр болохоор англиар яриад монголоор гинэ солонгосоор яриад англиар яриад ингэ явж исэн. Тэнгууд нь цаана ингээд аав нь хоол хийж исэн. Тэгээ цааш харсан байсан болохоор хүмүүс эрэгтэй хөнгөл хүй энэ ч одоо хиний хийм болоо гэж бодсон. Тэгсэн чинь Minasug энэ манай аа байгаамаа. Тэгээд аа маань ингээ хоол хийх гээд одоо өндөг ингээ шарж байна гэд аа маань хоол хийхдээ сайн гэд энийг болохоор зөвхөн тэр лайваас өмнө ч гэсэн бүр энэ Singles Inferno цацагтаас бүр 1-2 жилийн өмнө өөрийнхөө влог дээр ч гэсэн ярьжсэн. Би аавтайгаа илүү дотно манай аав маш сайн хоол хийдэг. Тэгээ би яг л аав шиг хүнтэй сумаар байна. Тэ найз залуутай болмоор байна гэсэн тийм юмыг ярьсан байжсэн. За тэгээ аав нь айгүй хөөрхөн Minasug жоохон хоолны тал дээр жоохон муу юм шиг байгаа. За ингээ юм хэрчэж чадахгүй гэсэн чинь аав нь хажуунаас уг нь лайв хийгээд байгаа шүү дээ. Тэнгүүд аав нь хажуунаас үгэлцэн. За би ялуу ингэж хэрчдэг байхгүй ингэдэг байхгүй ингээл солонгосоор л яриад байгаа юм л да. За нэг тийм ингээ болсон. Надад тэр аав охин хоёрын харилцааг ингээ харахаар айгүй нэг тийм хөөрхөн Minasug нэг тийм дэврүүштэй айгүй юм сэтгэлийн хөөрлөөр ингээ юм нууж хааж чаддаг ингээл нүрний хувирал мобил амар хурц байдаг те энэ нэг талаараа яг хөөрхий цайлга юм да цайлга юм тэгээд их танхих охины мэдрэмж надад л төрсөн яг энэ лайвыг үзэж хахад. Одоо би сүүлд хэлсэн шүү дээ Instagram дээр би яг Minasugын талаар нэг reel хийсэн чинь доор нь коммент хэсэг дээр ингэж орж иж байгаа байхгүй. Над балаа хүүхний талаар ярьж яа тийм баг хармааргүй байна гэх тийм коммент бичсэн байсан. Хүн чинь төгс биш. Яг үнийг хэлэхэд Minasug дараа нь энэ шоу дуусны дараа 6 оролцогч ингээд хамтдаа сууж агаад тэр шоугаа хамт үзсэн. Тэгэхэд Minasug жонгод уйлж муулаад үгүй болоод өөрхөн хэсгийг харахаар бүр ичээд дээрээрээ ингээ нуугаал ёо би яагаад ингэсэн бол би юу ярьсан болоо гэл тэр чинь нөгөө тэр шоунд оролцож байгаа өөрхөн ярьцлагыг тэгээ өөрхөн гаргаж байгаа тэр алдаа үйл хөдлөлүүдийг харчаад өөрөөсөө иччихэж байгаа байхгүй. Түүний харцнаас нь харах юм бол маш их харамсаж байгаа нь бол харагддаг. Тэгээд Singles Inferno season 5-ын хамгийн их тийм screen time-ыг авсан хүн бол Minasug байсан. Нэгдүгээр байранд орсон. Хамгийн их одоо дэлгэцэн дээр гарч ирсэн оролцогч байсан. За дараагийн 2 дахь одоо оролцогч болохоор Kim Keun болохоор 2 дугаар байранд хамгийн их одоо screen time авсан хүн байсан юм байна. За тийм ээ. За 2 дахь мэдээлэл болохоор Сонхүний талаар ярих чинь. Сонхү нь болохоор өөрөө бас уран гулгагч. Бүр багаасаа уран гулгаж одоо мэрэгжлийн тамирчин гэсэн үг. Тэгээ мэрэгжлийн тамирчин байж байгаад тэндээсээ болоод зодог тайлаад айдол болсон гэсэн үг. Энэ хайпын хамтлагийн гишүүн болсон гэсэн үг. Би бол Сонхүнийг бол айгу хүндэлж байгаа байхгүй. Вау, мэрэгжлийн тамирчин. Дээрээс нь айдол, дээрээс нь ийм царайлаг. Вау, ямар гоё юм бэ те. Тэгээ Сонхүний бас нэг онцлог нь болохоор сая өвлийн олимпик бас сурчлагаанд нь бас явсан. Галт бамбарыг барьж гүйсэн байдаг. Энэ бол хүний амьдрал нэг л тохиох үйл явдал ахгүй. Тэгээ би Сонхүнээр бол үнэхээр маш их бахархсан. Энэ мэдээллийг бас та нар маань Instagram болон Facebook-ээр харсан бахаа гэж би найдаж байна. 제가 김연아 선수. За энэ болохоор Singles Inferno season 5 дээр орсон. Шилдэг оролцогч гэж хэлж болохоор илүү нэр хүндтэйгээр энэ шоуг дуусгасан хүн бол ялцчгүй Hisun Park.
Солонгост төрж өссөн. Тэгээ 4-р анги хүртлээ Солонгост амьдарсан юм байлээ. Тэгээ өөрөө энэ талаараа бас ярьсан. Өөрийнхөө Instagram хаяг дээрээ өөрхөн сурдаг одоо сургуультаа collaboration хийгээд Instagram дээр нэг пост одоо бичлэг оруулсан байсан. When I got accepted to CNU, I remember waking my mom up in the middle of the night and we were just like screaming together. Энэ мэдээлэл бас их сонирхолтой мэдээлэл байгаа. Spotify дээр хамгийн одоо стрим хийсэн K-pop охтын группүүдийг ингэж чигсаасан юм байна л да. Тэгсэн чи хараа. Тэгээ бүр generation-ээр нь бүр ингэ ялгцсан заяа. Хоёр дахь үеийн хамтлаг дуучдаас мэдээж одоо сонин шидэ хамтлаг байна те. Girls Generation хамтлаг. Яг намайг 10 жил тахад бол үнэхээр бочгнуулж байсан хамтлаг байхгүй юу? Яалч юу одоогийн Blackpink, Twice хамтлагийн суурийг тавьж өгсөн гэсэн үг. Гадаад зах зээл рүү анх гарч исэн хамтлаг бол яалч юу сонин шидэ хамтлаг. Би энийг бол хааж хэлнэ. За тэгээ сонин шидэ хамтлаг болохоор 134 тэрбум стрим хийсэн байхгүй юу? 2 дахь үеэс. За 3 дахь үеэс болохоор сонин шидэгийн дараагийн үе бол яалтчгүй Blackpink хамтлаг ба. За Blackpink хамтлаг болохоор 16 тэрбум стрим. За яалч энэ үеийн сошиал хэрэглэгчдийн ялгаа бол эндээс харагдж ил да. За 4-р үеийн болохоор мэдээж New Jeans хамтлаг байгаа. 734 тэрбум одоо стрим хийсэн байгаа. 5 дахь generation буюу Baby Monster хамтлаг болохоор 2 тэрбум стрим хийсэн байна. Baby Monster хамтлаг бол яалч шүү одоо 5 дахь үед дундаа бол нэр хүндтэй. Тэр дунд ч одоо Япон гишүүн байна те. Ruka Asa 2 байна. Болон Parita Chikada 2 чинь Таиланд гэдэг хамтгийн гишүүд арай өөр улсаас байх тусам фэнүүдийн тоон илүү өсөд байна л гэсэн үг байхгүй. Дан Солонгос охтуудтай байвал арай нэг өөр. Яг тэр улсын хүмүүс чинь илүү дэмжиж эхэлдэг байхгүй. Одоо жишээ нь бид нар хэд монголчууд ч гэсэн Навалера хамтлагийг бас амьдал. Тэгтээ яг нийтээрээ манай монголчууд арай мдээгүй л байгаа л да. Gen Z-ийн бол яг мэдээд байгаа. Яалч хоёр монголоо илүү дэмжиж байгаа байхгүй. Яг л тэрнтэй адилхан Таиланд, Японоос байх юм бол хамтлагийн гишүүдийн фэнүүд нь яалч бүр хүн ам их улс орн бол тэгэл дэмжиж явчихна л да. そばに豚とそうやっぱ手打ちいやいやそれはそこまではないですけどそば茹でてこう豚しゃぶに За дараагийн мэдээлэл болохоор Lily Collins гэдэг жүжигчин байдаг тийм ээ. Emily in Paris гэдэг кинонд тоглоод илүү олон хүмүүс танигдсан уран бүтээл ингэж хэлж болно тийм. Өнөө өглөөнөөс бас нэг гоё мэдээлэл сонслоо. Би ямар гоё нүдэ оллоо вэ л гэж бодсон. 20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй төгс гоо үзэсгэлэнтэй гэж нэрлэгддэг жүжигчин Audrey Hepburn гэдэг жүжигчний кинонд тоглох гэж байгаа юм байна. Audrey Hepburn-ы оронд өөр нэг жүжигчин би ерөөсөө хайгаад бодоод төсөөлөхгүй байхгүй. Lily Collins бол яалтчгүй тохирно. Маш тохирно. Үнэхээр гайхалтай. Тэр бол найруулагч бол. Тэгэхээр Zhao Lucy гэдэг хятадын жүжигчний талаар бас ярмаар байна. Зугсаанд дуртжээ. Zhao Lucy нэг тоглолтынхаа үеэр хятадаар ингээ хэлж байгаа байхгүй юу? Шинэ компанид маш их баярлаа гэд талархснаа илэрхийлсэн. Камерон шууд тэр шинэ захирал дээр нь харуулж байгаа байхгүй юу? 我的新工作室的成立，谢谢新公司。 Маш олон фэнүүд бүр баяр хүрсэн. Яг бол та нар мэдж байгаа те Zhao Lucy эрүүл мэндийн асуудал те сэтгэл зүйн асуудал одоо дарамт шахалт гээд инээ тэрээгээд өмнө компани жоохон трауматай шүү дээ. Компаниас солиод одоо шинэ компани харьяад жүжигчин басан байгаа байхгүй юу? 导演也变了，所以 За одоо хамгийн сүүлийн мэдээллийг хүргье. Дуучин Dua Lipa-гийн талаар ярих гэж байна. Сая нөгөө Парист гэдэг метрон дотор сууцсан явжсэн. Тэгээд мэдээж хүмүүс гайхаж штэ. Үе ээж Dua Lipa мөн үү шүү. Гэсэн папараццийн бүр амар алсаас ингээ холоос ингээ бишин хийцэн. Тэгээ бас хэцүү ч юм да одоо дэлхийн алдартан болчоор ингээ зүгээр ч явж болохгүй. Хаашаа ч ясан хүн болгон таниад байгаа бас хэцүү штэ. Уг нь яг өөрийнхөө тэг яг ингээ хөвшил баймаар санагдаг л байлгүй дээ. Тэгээд за энэ бол нэгтгэн заяа. Dua Lipa-гийн бас нэг хурцдмал нэг бичлэг явж исэн. Найз залуутаагаар ресторанаас гарч ирсэн чинь тэгсэн чинь найз залуу зарим ингээд цугларсан байсан фэнүүдэр ингээд уурлаад та нар одоо болоо. Тэгвэл нөгөө папараццагийн уурлаад юу сүртэй юм бэ энэ дээр одоо ганц бичлэг ганц зураг дарчил та гэж ингээд уурлаад. Тэгээ найз залуу одоо та нар болоо та нар бидийг тайван байлгаад үгүй. Тэгсэн чинь араас нь Dua Lipa гарч ирээд нилээ стрессцэн. Та нар бойл гэж бүр ингээд нүүр мүрээ ингээд нуугаад зарим хүмүүс хараа юу Dua Lipa одоо нэг л юу сүртэй юм дээ гэж бас бодож магадгүй. Гэхдээ тэр хүн чинь бүр тэсэж нэг дэлбэрсэн юм шиг байгаа юм л да. Mon frérot. Hello, Mr. Ner. You live around the corner. What are you doing? You have to leave us alone. Okay. Please. Just let God this tonight and we leave you alone. We're telling everyone where we live. No, I promise not you, okay. we're here for take my friend. It's not okay. I promise you. It's not okay. Hello, Dua. Wait.
Merci beaucoup. Ouais, merci beaucoup. Ouais. Non, guys. No, we're not doing this. No, just give us and we leave you alone. Film, frérot. One picture. Dua, You're not following. Dua, just give us 1 minute and we leave you alone. Yes. But show your face. Filmez pas dans le vidéo. Voilà ce qui. Ne rentre pas dans la vidéo, s'il te plaît. Filmez pas dans la vidéo. Ah. Ne saviez pas. Attends. C'est à cause de vous que je me retrouve dans cette merde. Moi, je veux juste prendre ma photo, c'est tout. C'est la daronne ou quoi à côté? Alors, vous avez qu'à lui dire que vous êtes un portail. Si vous êtes des hommes. Mais Ah bah oui. Vous avez qu'à lui dire que vous êtes des hommes. Calme-toi. Dois 1 minute. 1 minute. One picture. Non, non, ça. Can you please go away? Give us some picture, Doa. Oh, your hand. Là, dis là. Pourquoi tu colles? Your hand. Oh là, voiturier. Il est même pas payé. Okay, it's enough, Dua. Thank you so much. What's going on, Kalum? Thank you so much, Doa. Тэгэд одоо нэг бяцхан рекламны пауз авчи. Тэгээд ясны гадрууд дээр ямар нэгэн асуудал байх юм бол алой гээл гэдэг бүтээгдэхүүн маш богино хугацаанд үр дүнгээ өгдөг ийм гайхалтай бүтээгдэхүүн байна. Алой гэдэг чинь нэг өсөндөө алой вера баггүй юу? 100 наст ургамал гэсэн. 100 наст ургамал чинь аль эртний үеэсээ ялангуяа арсын дээр ингээд зүсгцэн зүсгэлтэн дээр арсыг ингэж эмчилж өгдөг. Маш хурдан эдгэж өгдөг. Өөрийн юм байглаас юм ичтэй юм ургамал байдаг. Та нар манай хүргэлтээр авахыг хүсвэл 80 87 07 гэсэн энэ утас руу холбогдоод эрт чинь юм уу эсвэл офс чинь үнгүй хүргээд өгдөг байгаа шүү. За ингээд баяртай манай хаан бүгдээрээ дараагийн мэдлэгээр уулзлаа. Түр баяртай.